Алс газар сурахаар одогсод 100 нэртэй ийм үзэсгэлэн болж байгаа юм байна. За тэгээд энэ дотор ганцоогийнх нь өндөр өвөө байгаа. Үзэсгэлэн рүү орцгоё. За юун түрүүнд одоо өндөр өвөөгөө хайнаа. За энд алга байна. Энд байхгүй байна. Энд бас алхаа. Энд шүү дээ. Болдохнаа шүү дээ. Өндөр өвөө шууд олчлаа шүү дээ. Яг ингэж харахаараа би ч юм шиг болдаах ч юм шиг. За. Өвөгийн мань зургийг бас хөрхөн гоё. Энэ олон мундаг эрхмүүд дондоос нэлээд гоё. Тод томрооны голтон байлуулсан байх шүү. Яг харааны төвшөнд өөз. Тийм ээ. Яг одоо ингэж харангуй шууд ингэж царин тасж байгаа байхгүй. Миндүү хоёрын гомчоо. Гомчоо гэсэн нэр шууд нүдэн тусч шүү дээ. Шавсруугийн гомчоо. Ваа. Энд байна шүү дээ. За, мөнх очрын гомчоо. Одоо болдаах битэрийн маань өндөр өвөө. Мөнх очрын гомчоо 1906-аас 1937. Одоо манай аавын ээжийнх нь баггүй юу? Тухайн цаг үеийнх нь зураг байгаа юм байна. За энэ дундаас өндөр өвөөгөө харуул. За энэ тийм ээ. Энэ нөгөө тухайн үедээс хамт сурч ирсэн хүмүүсийн зураг юм шиг үү те. Аа. Ингээ харахаар надтай жоохон төс байна. Тэгээд сахлаас яг ингэж ургуулад. Сахлаа жоохон ургуулад ирэх байж тээ. Тэгээ үсээ жоохон ингэж урт ургуулад гэлдээд хойш нь болоо тэгээд байна. Харин тий. За тэгээд энүүгээр одоо ингээ манай өндөр өвөөтэй холбоотой баримт дурсгалын зүйлүүднээс байгаа юм шиг байна. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Одоо өнөөдрийн энэ үзэсгэлэн зохион байгуулж байгаа болдах төр бүгдээ хамтдаа очицгоё. За тэгээд энд байгаа эд үлгийн зүйлүүдтэй холбоотой бас тайлбаруудыг бас авцгаая. За сайн байна та. За ёстой гоё үзэсгэлэн зохион байгуулж байгаа шүү дээ. Баярлалаа. За өнөөдөр манай өндөр өвөөг мэргэнгүн гомчоо гэдэг хүн байгаа байхгүй юу? За тэгээд өндөр өвөөгийнхаа талаар ер нь мэдгээр ирлээ. Тэгээд бас нэлээд олон мэдгүй зүйлүүд бас байгаах. Тэгээд танаас бас хэд хэдэн зүйлүүдийг бас лавлж тодруулахаар ирсэн байгаа юм. Байлгүй яах вэ? За түр дотшоо авах уу? За тэгээ. Мэргэнгүн гомч үгээд байгаа. За тэр чи энэ хоёр заалтанд гаргасан үзэсгэлэнгээ. За. Тий. За танаа өвөө мэргэнгүн гомч үгд чи энд байна л да. Тий. Одоо энэ хүн биз дээ. Тий. Манай өндөр өвөө юм байна. Ийм үзэсгэлэн гаргацсан байгаа. Энэ үзэсгэлэн маань гол нь Герман Франц суралцсан 1930 онд Герман Франц суралцсан хүүхдүүдийн анхт ч одоо хожим Монгол улсын тийм ээ соёл урлаг боловсрол шинжлэх ухаан аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх скетнүүд бас анхны скетнүүдийн тухай үзэсгэлэнгийн Монголын үндэстэн музейн хоёр зааланд гаргаж байгаа. Яг энэ хэсэгт нь бол нийт 35 хүүхэд явсан нэрийг та нар мэдж байгаа хамгийн анх. Тэрний 35 хүүхдийн 31 нь Германд суралцсан. Германд. 4 нь Францд суралцсан. 4 хүүхэдтэй холбоотой материалууд энд байна. Тэгээд 4 хүүхдээр нэмэгдээд 2 насанд хүрсэн хүн өтсөн. Нэг нь мэргэнгүн гомчуу, нөгөөх нь Цэвэн Жамсраны судрагчгийн хөрөлн эрдэмтэн нарийн бичгээр гаргасан Цэвэн Жамсраны гэрвгийн Бадамж өгдөг. Бадамж. Танаа өөдөө холбогдуулаад хэлэхэд төсвөрийг та нар мэдж байгаа тий. Зүгээр бас яг шин залуугийн та нар мэдгүй ч магадгүй би зүгээр санууллыг энэ нийт явсан 35 дотор хуучин ардын цэцгээс өмнө Богданд Монгол улсын үед хошуу ноёны зэрэгтэй байсан 2 хүн явсан. 2 хүн байсан. 2 хүн байсан. Нэг нь мэргэнгүн гомч. Мэргэнгүн. Одоогийнхор бол баг аймгийн цэцэг даах явж байгаа байхгүй юу? Тий. Маш өндөр. Дээр нь Чингисхан алт уургийн скетэн. За энэ мэргэнгүн гомч бол маш өндөр хэлний чадвартай боловсролтой юм байсан. Олон хэлтэй байсан. Олон хэлтэй. Тэр бол ярих юм байхгүй. Манж төв. Ярих юм байхгүй. Дахиад Францтай, Германтай энэ чинь юу гэдэг вэ? Ерөөсө зөндөө. Хамгийн гол нь энэ хүн энэ харалтаа одоо энд хэлж байгаа үстэй. Манж төвд хятад орос англи хэлтэй. Герман Франц гаралдангаа эзэмсэн гэж байгаа. Гэтэ энэ үгийг би хэлээгүй. Актын цэндийн нэг сургууль орсон ч бичсэн мэт. За тэгээ хамгийн гол нь энэ хүн нэг Франц руу явах гэж болсон юм. Тийм ээ. Товчхон базаад хэлэхэд энэ хүнийг Монголын анхны аспирант эрдэмтэн болох гэж Франц руу содрогчгийн хөрөлн томилт өгж явуулсан. Очоод сурсан, хаан сурсан гэж одоо ч дэлхийд алдартай Францын том нэг сургууль Сорбоныг сургуульд. Сорбоныг сургуульд 100 жилийн өмнө очиж суралцсан анхны хүн нь мэргэнгүн гомч. За тэгвэл батлах хэрэгтэй бид нар.
Сэтгэлийн хөдөлгөөнөр юм амар яриад иж болохгүй тийм Тийм шүү дээ. Гэтэл баримтны имиж гэрэл зураг байна. Энэ Сорбоныг сургуулийн оюутнууд хамгийн голд нь сууж байгаа энэ хүн Пол Пелио гэж дэлхийд алдартай Монгол зөвлөмтөн Монгол судлаач хүн. Дэлхийд алдартай хүн. За таны өндөр өвөг чинь мэрэгэн хөвж энд байж байна. Тий. За түрүүний миний хэлдэг нэг Бадамжив гэдэг хүн энд байж байна. Бадамжив гэдэг хүн. Одоо энэ хараа энэ толгойг ингээд дуулсан байгаа үз. Тийм бай. Тодруулахын тулд. За харамсалтай нь энэ хүн сургуулаа бүрэн дуусгаж чадаагүй. Монголын засгийн газар 1930 онд энэ хүмүүсийг таны өндөр өвөг болон бус тусуудыг наашин татсан. Ирээд энэ хүн судрагчгийн хүрээлэнд ажиллаж байсан. Тэгээд дараад нь Евро бүрээд рүү явсан. Монголын анхны нэвтрэх толгой бичиг зохиох комиссийн анхны гишүүдийн нэг шүү дээ. Маш олон юмд оролцож байсан хүн. За харамсалтай нь Ленинградад ажиллаж байхад нь 37 онд дотоод энэ юу Зүрх бод улсын КГБ-ийн баривчилсан. За тэгээ хэлмэгдүүлсэн. Хамгийн сүүлд энэ хүн 1940 онд харамсалтайгаар нас барсан. 1940 онд 1906-аас 1940 он гэхээр 34 наслсан шүү дээ. Тий. Тэгээ энэ хүнтэй холбогдуулаад хэлэхэд их сонь түүхүүд бол ер нь яригдтiin. Мэргэн хүн гомж бол одоо энэ жил мэдснийхээ 120 жил яваа. 120 жил яваа. Бас та өөрөч мэдж байгаа. Нацагдагчийн эцэгч нацагдагчийн мэдснээ 120 жил. Хоёулаа энэ хоёр хүн чинь юутай нэг онд төрсөн. Нэг онд төрсөн. За зүгээр танд өөр удмынх нь нууд сонирн болгоод хэлэхэд мэргэн хүн гомж мэдснээ 110 жилийн одоо 10 жилийн өмнө болоход би энэ хүний тухай гэр зургийн үзлэн би бас үзлэн гаргаж ирсэн. Гэхдээ өөр хүүхдүүдийн тусалцаа тийм ээ. Нэг гомжовчин хоёр хатантай байсан. Тэдний өр сад гэж салбарлаад одоо танаас ахуулаад зөндөө олон салаам бичир болсон байгаа шүү дээ. Тэгээд бас өөр хүүхдүүдийн нөхцөлээр би гэр зургийн үзлэн гаргаж ирсэн. Материал бол сайн зөвлөсөн. Архивын баримтууд зөндөө би. За тэнд бас нэг юм танд харуулах уу? За тэгээ. Танд бүр сонирхолтой байж магадгүй. Энэ хүн зөвлөлт бод усад баригдаад хоригдож явах үед нь энэ мэрэгэн хүн гомчгийн одоо Оросын холбооны улсад хадгалж байгаа хавц тэрэг. Тэр нэг Оросын холбооны улсад зөвлөлт бод усад байхдаа баригдсан гэж би яриадсан шүү дээ. Тэр НКВД энээр Оросын одоогийнхор бол нөгөө дотоод явдлын ам. Тэрнээс энэ хавц тэргийг манай цагаатгалын ажлыг зохион байгуулах улсын комиссийн хүсэлт тавиад хуулбар авсан. За энэ хараа хавц тэрэг бас энийг унштай мэрэгэн хүн гомчгийн хэргийг тогтоол гэж байна. Тэр араа зөвлөлт бод улсын СССР гэсэн тамга тэмдэг юм уу та. Энэ одоо чинь таны ингээд өвөөтэй чинь холбогдох юм ховорны юмнууд энэ үзэсгэлэн дээр очиж байгаа. Хөдлөшгүй баримт ерөөсөө шүү дээ. Вау. Яа, тэгээд тухайн цаг үеийн бүр гэртээ олон жилийн өмнөх одоо ингээд бичиг баримтыг бас ингээд хадгална гэдэг байсан. Гол нь манай лагаагүй түрүүн би хэлсэн зөвлөлт бод усад байхад нь тэнд байсан тийм ээ. Тэгээд тэнд нь ингээд гүйцэтгэж гисэн шоронд байхдаа Колиман арал дээрх тэр нөгөө юунд хоригдлоо гард баригдж байгаа юу байсан. Ленинградд байхад нь баригдчихсан. Ленинград гэдэг нь одоогийн Санкт-Петербург яг зөв тий. За ийм л юмнууд байгаа юм да. Өвөөтэй чинь холбоотой одоогор бол энэ үзэсгэлэн дээр тэгээд тавьсан. Энэ үзэсгэлэнгээ минийтэй 6 Монгол улсын төрийн 6 байгууллага хамтран зохион байгуулсан. Энэ хараа цагаатгах ажлыг өдөртөн зохион байгуулах улсын комисс. Энэ үзэсгэлэнгээ одоо гол санхүүжилтийг гаргаад, санаачлаг гаргаад байгуул хийгээд. За үүн дээр нэмэгдээд Монгол улсын үндэсний төв архив газар орж ирсэн. Архивын баримтуудаараа одоо нөгөө заланд байгаа. Монголын үндэсний музей одоо энэ зай талбай энэ том хоёр танхимаа өгөөд хамтран оролцож байгаа. Мөн музейн үзмэрээр оролцож байгаа. Монгол улсын үндэсний номлосон манай энэ хүүхдүүдийн авч явж байсан хоёр багшийн хэлмэгчсэн хоёр багшийн ном судраар оролцож байгаа. Тагнуулын үндэсний газрын тусгай архив зөвхөн тусгай архивд хадгалагддаг энэ сая танд үзүүлдэг энэ баримтуудаа. Яг гадаад харилцааны төв архив манай хүүхдүүдтэй холбоотой гадаад паспортын тэр баримтуудаар ингээ Монгол улсын төрийн 6 том байгууллага албаас энэ үзэсгэлэнг зохион байгуулж байгаа. Би бол зөвхөн хувь хүний хувьд судлаачийн хувьд олон жил судалгаа хийсэн энэ байгууллагуудыг нэгт одоо хөлбөмбөгөөр ярих юм бол нэгдүгээр санаачлагч хоёрдугаар би зүгээр холбоонд олгочлаа байхгүй юу. Гол нь эдгээр миний санаачлагыг дэмжсэн. Бас эдгээр байхгүй бол ийм үзэсгэлэн гарчдаггүй. Тийм шүү дээ. Хүүхдээр болохгүй. Одоо анхаарал татаад одоо энэ зураг бас айгүйх анхаарал татж байна. За. Тий, энэ зургийг та тайлбарлаад. Энэ нийтдээ манайхан хүүхдүүд бөөнөр ахуулсан 5-6 зураг бий. Энэ үзлэн тавьсан байгаа. Германд очсны дараа ахуулсан. Энэ Германд очоод Германы нийтдээ 14 хотод манай хүүхдүүдийг тараасан юм. Нөгөө 35 чинь 31 нь Германд, 4 нь Францд гэдээ би хэлсэн шүү дээ. Тэр 31 хүүхд Германд сурч байсан 31 хүүхдийг нийтдээ 14 өөр хотод тарааж өөр сургуульд
байлсан. Жишээлбэл Берлин хотод 5 хүүхэдтэй ч гэдэг юм уу. Викстарпод одоо 10 хүүхэдтэй ч гэдэг юм уу. Лицлингенд 4 хүүхэдтэй ч гэдэг юм уу. Өөр мууж өөр хотуудаар. Герман ч том гүрэн. Энэ Викстарп хотноос суралцчихсан 10 хүүхэд 26-27 оны шинжлэлийн үеэр багш нар нэргэж утсан. Хүүхдүүдээ хэрхэн суралцж байна, хэл бол сурж байна уу, яаж гэнэ гэд. Тэгээд хамтдаа герман хүүхдүүдийн сургуулийн яаж өөрчлөгдсөн бэ? Яаж аждурж байгаа. Тэгээд зургийг авахсан байхгүй дурслын зураг. Зөв. Маш гоё дуурсан штэ зураг штэ тэгэхээр. Ер нь манай энэ үзэсгэлэнд бол урд юм дэлгэгдээгүй, гараагүй, ховс нэг зөндөө л та. За би одоо жишээл зөвөр та бүхний цаг нар нь хэрэг болдго юм байгаа. Одоо яг энэ хэсэгт бол за цааслуулсан, хэлмэгдсэн, олон жилийн ял авсан хэдэн хүүхдүүдийг тусад нь ингээд тавьсан. Жишээлбэл энэ Герман Франц сурсан 35 хүүхдүүдээс 3 хүүхэд нь цаа зарах болсон. 3 хүүхэд. 5 хүүхэд нь 8-аас 25 жилийн ял авч шорон оронд орсон. Хорих ял. 8 хүүхэд нь 5 хүүхдийнх нь хувьцааг яасан мэддэггүй сэж өгөхээ сургаалах болцсон. Одоо амьдуу яасан мэддэггүй алгуулсан биш тухайн цаг үед. Германаас ирснээр дараа хоригдсон юм уу, орон шоронд орсон юм уу, буудсан юм уу бүгд. За жишээлбэл энэ хүн цаа зарах болсон. Энэ Лайпциг хотноос сурж ирсэн Баатарсингэ гэдэг хүн энэ Германаас ирснээр дараа Монголын хэвлэх үйлдвэрт ажиллаж ирсэн Монголын хамгийн анхны хэвлэлийн инженеруудын нэг нь. Харамсалтай энэ хүн Герман, Франц одоо юуны тагнуул гэж яагаад гинтэн нэмний эсрэг байгуулсан үлдэгдэлгээд нараа хуулийн дээд хэмжээгээр 38 онд 38 хуулийн дээд хэмжээ гэдэг чинь өчиггүй цаацлаа. Ерөөсөө цааслана гэсэн үг байхгүй юу? Одоо яг зөвхөн хуулийн дээд төмийгоор бол хуулийн дээд хэмжээг шилдэг. Ялын дээд. Хуулийн дээд. Нараа 30 жил. Тэгээд 38 он цаазар авчаад 93 онд л дөнгөж арчил зах зээл шилжсэний дараа энэ хүнийг цагаатгсан. Бүр хизээ. Бид уучлаарай, бид нар буруутчихжээ. Уг нь гимгүй байсан юм биш үү гэдэг. Тэгээ Монголын төр цагаатчих. Бараг 60 шахам жилийн дараа. Тэр одоо Германаас ицсэн загтал нь байж байна. За энэ бас нэг хүнийг яг би бүгдийн яриг бол цаг нар маань амжихгүй тийм ээ. За энэ гомжоо гэдэг хүн. Энэ бараг гаралтай. За энэний цан бас нэг юм хэлэхэд энэ явсан хүүхдүүдийн угсаатан ясны төлөөд гэдэг маш сайн сонгосон мэдэг. Одоогийнхоор одоо бидний ярьдгаар ч гэдэг юм бүгдийг боржхон бүгдийг халах гэж сонгоогүй. Халах, буурай, цаахаар, дөрвүүд, туваа одоо юу гэдэг ерөөсөө ястан болгоны төлөөлсөн сонгож маш нарийн судалгаатай. Энэ чиглэл бараг. Одоогийн хэлээр бол бараг ястан. Тэгээд энэ хүн Германаас ирсний дараа цементийн фабрикын орлогч дарга хүртлээр дэвшсэн. Тэгээ байж хат манерыг 1935 онд энэ хүнийг цементийн фабрик штарсан гэргээр баривчлаад бүлэг хэрэг толгойлогч гэж үзээд шууд цаазар авчихсан. Одоо ингээд энэ хүний хувьцаа байхгүй. Хараа нөгөө хинээс бүр хойно 11 онд энэ хүнийг цаагтаж. Юу бараг сайхан шихгүй шүү. Харин нэг 11 он. Одоо 15 жилийн өмнө. Тий 15 жилийн. 35 онд цаазар авчаад 11 оны 2 сарын 18-ны өдрийн. Яа на Монголын төр буруу юм иччээ та буруугүй байсан юм байна гэж байгаа байхгүй. Энэ хоёр дахь хүн. За энэ гурав дахь. Энэ хүн бол танаа өвөө бас нэг өвөтэй ч холбогдуулаад нэг сонирм хэлэхэд өндөр өвөг чинь Францаас сурч ирсэн 4 хүүхэдгээ би илүү түрүүнээс шүү дээ. Тэр дөрөв үндсэндээ өөрөө нөгөө нас бийн төрсэн. Ойлгож байна уу? Боловсролтой, Франц хэлтэй, энэ чинь Франц хэлд нөгөө суралцж хүүхдүүд. Тэгээ энэ хэдийг бас жоохон алсан хамгаалагч маягаар нөгөөдөлийнхөө дарга маягаар эргэж тойрдог, очдог. Одоо нааша төврөг үтсэн загтлууд нь байдгийн. Архивт. Яг тийм ихтэй байсан. Энэ хүүхдүүдэд за яаж чинь хоолунд нь хурж гэнэ үү? Юу өсмөр байна, ямар байна гэх хичээлийн хэл сурж яана гэж анхаарч халамжилдаг байсан. За 4 хүүхдийн маань нэг нь намсраа гэж энэ хүн бас хуулийн дээд хэмжээр цаазар авах болсон. Хамгийн хорлонтой нь энэ хүн араа. Одоо бусад улсууд дээр бол сандал нэг Германы юм уу, Японы тагнуул гэж шийддэг байсан. А энэ хүнийг бол бүр 3 улсын тагнуул гэж. Япон, Герман, Франц. Монголын хэлмэгцлийн түүхэн дотор 3 улсын тагнуул гэж яллуулаад цаазар авах болсон хүн ганц энэ байдаг. Энэ хүн хань ижилтэй болж чадаагүй, цэл залгуур өнгөрсөн, үр хүүхдтэй болоогүй, нэгснээ өнц сугсан ингээд тас. Энэ гадаад паспорт энэ штамп тарсан юмнуудыг хардаа хизээ хэлээр гарсан. Хил хайлаар гарсан. Хизээ гарсан бүх штампууд байгаа үстэй. Энэ Францих байж чинь, энэ Германых Берлин гэдээ байж чинь, энэ Оросих байж чинь. Тухайн үеийн гадаад паспорт одоо ийм байсан байна шүү дээ. Одоосон ч нэсвэлүүд аим гоё болчихсон. Энэний ард судлаачид бол бүр юу нэрхтэй гэдгүүг л маргаадах юм ба гонсар өдөр нь бүгд ингэ тодорхой бич. Бүгд ингэ. 26 оны tid 7 сарын 20 өдөр гэдэг. 1926 оны. Хизээ хэлээр гарч юу, хизээ Германд орж өгдөг. Ингээл харцдаг байхгүй. За нөгөө их цогч нацгодорч маань энэ байна. Түүх намтрын бол бүгд мэднэ. Нацгодорч манай хүүхдүүд дээр намар нэмэгдэж идсэн шүү дээ. Манай хүүхдүүд бол 26 оны 5 сард Германд очсон. Нацгодорч өөрөө 10 сард очсон.
Очихдоо энэ хүн чинь насбын төрсэн байсан. Эхнэртэй болцсон байсан. Паганд боломжтой айлцсан тий. Энэ нацаг дөржин Германд хуусан зураг нь. За энэ нацаг дөржин гэрге паганд болон байна. Энэ сонирхолтой зураг энэ тэр болгон нийтийн хүртэл болоог ном хэвлэлд орж байгаагүй зураг. Тэгээ одоо энэ тавьсны дараа улсууд их сонирхож ирж үзэж байна. Энэ зургийг хаанаас гаргасан? Ямар хов сонин зураг гаргаад ирсэн гэдэг. Тэгээ нөгөө нацаг дөржин маань одоо ингээд хараа. Дайшлан баримтлахаар дээр. Одоогийнхоор бол нэг энэ төрөлт ингэ шийдэхэд баримтлах ийммар баримтлажсэн байхгүй. Герман Франц суралцсныхаа төлөө манай хүүхдүүд 2 удаа яллуулж 2 удаа хэлмэгдсэн байд. Эхнийх нь 2 удаа хэлмэгдсэн. Эхнийх нь 1931-ээс 32 оны шинэ жил тэмдэглэж байгаа шөнө манай хүүхдүүд шинэ жил тэмдэглэж байгаа гэж суугаад энээсээ болж буруутаад хэлмэгдсэн. Ердөө энэ зургнаас үүдэлтэйгээр нэг оройд явах тийм шинэ жил тэмдэглээд шампанс буу дулаал. Тэгсэн чинь энэ зургийг аваад авсан хүн нь дотоод ямар явуулчихгүй юу тий ард нь нацгад орчин тайс нацгад орчин банкад гэж бичээд тэгэн гот нь дотоод ямар байцаагч нар энэ нөхдөд юу хуйлдаад байна юу хийх гээд байна улсын эсрэг нөхдөд улсын эсрэг юм ярьж байна. За тэгээ ингэж ихнийх нь одоо манай хэдэг хэлмэгдүүлсэн. Урт богино хугацаагаар намдаг байх дээр дурсамжнэр гэдэг 6 сар хоригдсон гэж. За ингэж шийдсэн. Дараагийнх нь 41 онд дэлхийн 20 дугаар дан эхлээд Герман улс улс руу давтлахад манай энэ дотоод төвлийн амнах яасан гэхээр за энэ нөгөө Герман сурсан хэд чинь нөгөө 30 хэд чинь яавч зүгээр байхгүй. Тэд нар айгуул Германы таригнуул гэх. Ямар нэг юм сэдэж таа. Яг наад үг чинь. Тэгээд зохиомл хэрэг үүсгээл Герман таригнуулын Батчраар өдөрсөн Батчр гэдэг нь энэ хүн. Энэ хүн хожим нөгөө нацагд орчтой хамт нэмэгдэж утсан 6 хүний нэг. Сүүлд ирсэн 6 нэг. Тэгээд энэ Герман их нэртэй сууж байсан. Тэгээд ирснийхэн дараа энэ нөхрийг Герман тагнуулын бүлэг хэрэг гэдэг энэ одоо энэ тагнуулын газрын бүр гаргаж өгсөн лавлагын энэ чинь тамга тэмдэгтэй. Нийтдээ энэ хэдэн хүн байна? 12 хүнийг урт богино хугацаагаар ялсан. Хамгийн доотлын ялыг 3 жил өгсөн. Хамгийн дээдл нь энэ хүнд өөрт нь бүлгийн толгойлогч гээд 25 жилийн ял өгсөн. Тэгээд энэ хүний амьдрал тэр чигээр бодоо 25 жил шорон цуна гэд боддоо. Хийж байгаа ч ирэхүү. Тэгээ энэ хүний дараа хувь зээн яасан бүүм тэгэл бодоос. Яг амьд гарсан уу, өнгөрсөн үү тодорхойгүй. Тэгэл одоо энэ харахгүй. Цаазаа ялгүй Монгол улс. Энэ одоо манай энэ үзэн гадна байж байгаа юм шүү дээ тий. За үсгэлэнгээд хүн энэ скел товчхон танаа цаг нар надад байгаа учраас би зөвхөн өвөөтэй чинь өндөр өвөөтэй бодол ярьж өгдөө шүү. Анти тавьс нэг зүйлийг бас ингэж бас тодруулъя гэж бодож байсан. Одоо ингээд манай өндөр өвөө чинь Алтан уургийн сурвалжит язгуур байсан. Тэгэхээр одоо Чингис хаанаас хоошоо ингээд ярихаар одоо би болон манайх одоо бид хэд одоо яг Чингис хаанаас хоошоо яг хиддэг үе вэ? Алтан уургийн яг хиддэг үе. Юу яагаад энийг бол архивс тодруулж болно. Тэр утгаар та нар хүсэлт гаргаад архивс лавлага авчиж болд нь шүү дээ. Үүр саганд хамгаалт юмдагтай албан ёсны юу? Албан ёсны. Яг тэгвэл мэрэгэн гүн гомч өөрөө яг нөгөө Алтан уургийн нөгөө Чингисээс доош явсан нөгөө салаа мөцөлдүүлээд нөгөө зурцсан ургийн их ургийн мод. Тэндэр чи ургийн модон дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр чи өөрийнхөө л зүгээр хөөчнө гэсэн үг байхгүй доошоо. Одоо би андраг бол танаа одоо энэ хүнээс хойш хинийх нь хүүхдээ аль хатных нь тий. Тэгэл чи тэрнээс доош 2 3 дахь хууль байж шүү дээ. Энэ хүн мэрэгэн гүн гомжоос доошоо яг 4 дахь үе. За тэгэхээр гол нь мэрэгэн гүн гомж үртэл тэр ургийн мод нь байж байгаа байхгүй юу? Тэгэл тэрийг авчих нь нотлохоо. Тийм шүү дээ. Хоёр амаараа ярих биш. Ойлгож байна. Яг архив байр дээр бид хөдлөшгүй байр. Яг Чингисийн Алтан уург энэ хар Монгол улсын үндэсний архив юм гэсэн. Бид зөвхөн урилгыг үлээж аваа тийм ээ манай энэ үзэсгэлэн сурталчид шинэ залуугийн одоо сайхан нэвтрүүлэг бэлдээд түгээж өгж байгаа тань одоо үзэсгэлэн зохион байгуулж байгаа хүмүүсийн өмнөөс байгууллагын өмнөөс баяртай илэрхийлье. Тэгээд ийм бид нэр урилга хэвлүүлсэн. Одоо айлхаар бас нэг зохиомжлоод ил захирах нэгтэй открытх маягтай нэгтлийг харуулаад тэгээ нөгөө талд нь одоо энэ зохион байгуулсан бүх газруудын юутай. За энийг танд өндөр өвч тийм ээ гоё нэр хүндийн сүсгэлэн залбираад ингээд баярлаа. Баярлалаа. За баярлалаа танд ч гэсэн амжилт хүсье. Ийм сайхан үзэсгэлэн зохион байгуулсан танд маш их баярлалаа.
Одоодан дээр манай тавил байна. Очиж дэрвэл ирж илвэ. Гүнжих халуун зэхээстэй. Хороо.